За нэг удаа манай манайх очоод ингээд хөрш юм айлуудтай тэгээд ерөнхийдөө одоо Эрдэнэтийн Динж гэдэг газар одоо өссөн байгаа. Тэгээд манай хөршүүд мөн болохоор ерөнхийдөө яг ижилхэн бидний амьдралын төвшгийг ижилхэн тийм айлууд байсан. Тэгээд нэг удаа ягаад ч манай аав маань болохоор нэг тийм одоо хамаатан садангаа дуудаад тэгээд тухайд чинь дуудаад л ингээд биеинд айгүй их тийм одоо төвшиг болохыг хичээд өгсөн. Тэгээд аав маань болохоор өөрөө уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт ороод ингээд ажиллаж исэн бохоггүй. Тэгээд ажиллаж байхдаа нэг хамгийн нэг буруу зүйл хийсэн нь болохоор яг тэр цехийнхаа нэг дарагтайгаа нийлээд хоёлоо нэг юм яг тэр үйлдвэрээсээ юу хулгаалсан байна. Салерк гэдэг те одоо нэг түлш. Тэр түлшийг манай хүн болохоор даргийнхаа заавраар за тэгээд тракторында ерөөхдөө дүүргэж гараад гэртээ ирээд нөгөөтгөө ингээд юм Йонксонд юулдаг тийм. Ингээд тэр Йонксонд юулсан салеркуудаа нийлүүлсээр хагаад одоо ингээд тоон мон болонгууд нь хүмүүст ингээд арилждаг тийм байсан байна. За ингээд тэгсэн чинь тухайд яг 95 6 оны үед 95 оны үед 96 оны үе юм байна. За ингээд тэгсэн манайч тэгээ хөдөө байсан хэдэн малтай байсан хажууд нь ингээд аа маань өөрөө яг тийм гокийн тэр трактор барьдаг гэсэн. Тэгээ би одоо яг санддаг тухайн үеийн цалин байж тээ нэг гокт ажилладаг хүний цалин айгүй өндөр цалин гэж нэрлэгддэг байсан. Тэгээд 70,000 төгрөг гэсэн байхгүй. Сонирн байгаас тээ 70,000 төгрөгийн цалин байсан. Хамгийн өндөр цалин шүү. Тухайн үед ер нь 95 оны үеийг ярьж байгаа би. Тэгээ энийг бас манай зарим Ахмад усуд бас мэдж байгаа бох тухайд яг тийм цалиндээс монголчууд тэгж амьдэрдэг гэсэн. За тэгээд тийм цалин авдаг гэсэн аав хажуугаар нөгөө яг тийм 8 эрхлээд заас нөгөө мөнгөийг чинь бол байдгаа нь олж эхэлсэн. Ингээд манай аавын хувьд болохоор өөр тийм бутаж одоо хүнэлтэй. Тэгээд ягаад гэхээр өөрийнхөө аавын эцгийг мэддэг ч гэсэн за ямар ч байсан одоо өөрийнх нь ээж нь болохоор амьдрал нь болоогүй маа хаашин. Тэгээд тэр хүнтэйгээ нийлж чадаагүй. Ингээд нэг хүнтэй сусан. Тэгээд тэр хүнээс нь гарсан 3 хүүхдэн дандаа аавыг юм ачшаа үзээд ингээд өссөн байсан. Тэгээд тусдаа ингээд амьдарч байгаа нөгөө хэд айгуу тий зүдрүүхэн явааг сонсоод ээж дүү одоо нөгөө 3 дүүгээ ээж аавтаа бүгдийг нь дуудсан байна. За ингээд дуудаад бид нэг хамт амьдрах ингээд бололцоо нэгдсэн ба бидний амьдралд. За тэгсэн чинь яг та нөгөө аавч их гайгүй одоо юу яаж байгаа учраас яг өөрхөн одоо авдаг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт авдаг тэр цалингаа яг доотлын дүүгээ за миний дүү чи сураараа гэд тэр хүүхдийн одоо тэр сурлагад нь өгж исэн ба. Ингээд нөгөө хоёр дүүг болохоор яаж исэн гэхээр авцраад уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрт болохоор ингээд туслах ажилчнаар оруулсан байгаа. За ингээд нөгөө аавыгаа болохоор нэг уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн одоо тэр нөгөө юуны ногооны талбай гэж үдгсэн. Тэнд манаачаар ингээд оруулж байгаа нөгөө хойд эцгээ штэ. За ингээд бүх юм айгу сайхан болоод явжлаа. За тэгсэн чи юу болсон бэ гэхээр нэг өдрөөсөн чи манайхаар ч цагдаа магдаа болоод бөө юм болцсон. Тэгээд аавч баригдаад явсан. Тэгэл юу болоод байгааг ч ойлгоогүй. За ингэж явсаар хагаад ерөөхдөө шууд аавч нөгөө ажилласаа халагдаад тэгэл бүх юм л баригдаад ил тодл болсон юм шиг байна. Тэгээд аав нөгөө дарга маргаагаа эвгүй байдалд оруулахгүйгээд бүх хэргийг өөр дээрээ үүрээд ингээд гарсан гэдэг тухайд. Яг тэр энэ бол миний хийсэн зүйл өгөхөөр буруу зүйл байсан. Тэгээд 4 хүүхэдтэй айгу гутамшигтай зүйл хийлээ гэдгийг бол айгу мэдэрсэн байна. Яг тэгэхээр бид нар чинь хот айлуудаараа ингээд нэг юм 18 9 айл ингээд байдаг байсан учраас би тэр тэгэхэд би анх удаа хавчлаг гэдэг зүйлийг тэгэхэд айгу мэдэрч ирсэн. Хавчлаг гэдэг зүйл. Тэгээд яасан гэхээр энэ нөгөө хулгайчийн хүүхэд шүү дээ. Энэ нөгөө тэрний хүүхэд шүү дээ гэдэг айгу их ингээд цоллуулд өс. Томчуудад хүүхдүүд нь болохоор наацтайгаа аав ээж бити харьцаарай гэсэн гэдэг. За яг тийм дунд ингээд байхад бол үнэхэр хэцүү байсан. Энэ нөхцөлд. За тэгээ манай амьдрал чинь ерөөсөө яг урууд тийм байдгаар. За тэгээ тэнцээс нүүхээс өөр аргагүй байдал үүссэн. Ингээд нүүсэн. За ингээд нэг жилийн дараахан нөгөө ээж аав дүүнэр нь ч гэсэн яасан гэхээр ер нь ажилласаа бас ингээд болоод зарим нь хот руу нүгэл сэлэг рүү нүгэл тэгээ ийм нөхцөл байдал үүсээ дууссан. Тэгээ дараа нь бүр нилээ хой нэг жоохон байсны дараа нөгөө яг өөрийн байцааж исэн цагдаа нь болохоор өөрт нь юм шоронд орох болцоо өгөлгүйгээр ингээд айгу гайгүй аваад гарсан. Тэр нь болохоор яаж гэвэл тэр цагдаа бас уул нь аавтай холбоотой байсан юм билээ л. Тийм учраас бүгдийн даагаад гарсан учраас тэгээд ерөнхийдөө бүх юм л ингээд аргалж өнгөрөөсөн юм шиг байна тухайд. Тэгээд тэр цагдаа сүүлд нь юу гэж хэлжсэн гэхээр нэг ийм зүйл хэлсэн маа. Манай аавч ирч аргаад өгсөн. Ишээ би чамд нэг зүйл хэлье. Ер нь чамайг хэн матсныг чи мэдэж гэнэ гэсэн. Мэдэхгүй гэсэн чи. Танаа аав чинь дүүтэй чинь ирсэн штэ гэж хэлсэн маа. Танаа аав чинь дүүтэй чинь ирсэн штэ. Тэгээд ингээд матсан ба. Тэгээ аав тэнд айгүй их сэтгэлээр унсан. Тэгээ манай аав айгүй тийм ер нь хероогийн тийм сэтгэлээр ундгүй хүн байсан. Тэгээд бүр тэр цагаас ахуулаад ер нь жоох юм уудаг болсон. Айгүй их сэтгэлээр унсан. Ягаад тэгэхээр өөрийнх нь бүтэн цалинг дээр яг тэр матсан дүүдээ өгдөг байсан. Тэгээ аавыгаа бүр ингээд те гокки хамгийн гайгүй
Бараг юм хийхгүй зүгээр гараал нэг нөгөө өхөр мөхөр орж игүй юу гэдэг хашааг нь хардаг тийм ажил дээр тавьж өгсөн баг. Гэтэл ийм байдал үүссэн маа. Тэгээд одоо би ингээд тэр ингээд хараад байхаар манай аав бол өөрийнхөө одоо сонгосон сонголт буюу үүлийн үрийг бол хүртсэн нь бол тэр байсан маа. Буруу зүйл хийснийхээ үүлийн үрийг. Харин дүүнэрийнх нь хувьд бол за би одоо бас гайхаад болдгоо. Яг тийм сайхан хангалуун байж яагаад энэ нөгөө юу ямар газар мал тавтдаггүй гэдэг шиг те. Яг нэг тийм зүйл болсон байгаа. Тэгээ би яагаад энийг яг энд ярьж байгаа юм бэхээр уул аавын санаа маань ямар санаа байсан гэхээр за би гайгүй явж гин. Би одоо ингээд гайгүй явчлаа. Би ингээд одоо тэ Монголын дэлхийн бүр хамгийн топ 10 үйлдвэрийн нэг болох уулын баяжуулах эрдэнэтүүд ажиллаж байна. Тийм учраас одоо би та нарыг асарч тойлох нь зүүн хэрэг. Тийм учраас та нар ингээд намайг дагаараа гэсэн байна. За ингээд нөгөөдөл нь дагаад ирсэн. Тэгээ бүр нүгээд ирсэн, бүр амьдралаараа нүүж ирсэн. Тэгээд бүр дөрвөн айлыг тэгж явахдаа нэг юм байдал үүссэн. Гэтэл эцэст нь нөгөө өөрийнх нь хийжсэн зүйл нь буруу байсан учраас тэгээд тэр аавын дагалдуул гэдэг зүйл бол ингээд дууссан байт юм ба. За тэгээд тэрний дараа яг энэ түүхийг ахаад нэг жоохон үргэлжлүүлэхэд ахаад нэг жоохон үргэлжлүүлчихье. За яг гэх юм бол яг бас ингээд гол мөн чанар нэг гарч ирэх гэдэг. Аавыг ажлаас дөнгөж халагдангууд нь тухайн шүүх хурлын шийдэл юу гэсэн хэрэг за энэ хүнийг шууд ингээд ажлаас нь ингээд халчихаар бас хэцүү юм байна. Ягаад тэгэхээр үр хүүхдүүд нь ингээд одоо яг энэ шилжиж тухайн чи эдийн засгийн хямрал болцоо айгу хэцүү байсан байлээ Монгол орон нийгэм даяар. Тийм учраас энэ хүнд юу яая гид халагдсны төлбөрийг яг өгье гэж шийдсэн ба. Тэгээ тухайн улсууд яасан сайхан инэрэнгүү улсууд байсан. Яасан ч хүнийг сайн ойлгодог улсууд байсан. За ингээд гид халагдсныхаа мөнгийг авсан. За тэгээд бид нар тэр мөнгөөр нүгэд Эрдэнэтэд очсон. Тэгээд заав тэг янз янзын ажил хийсэн маа. За янз янзын ажил хийж явахдаа за би нэг бас аягүй цөөхөн улсууд ярьж исэн. Хамгийн анхны нэг лаз цуглуулдаг нэг ажил шүү дээ. Лаз цуглуулдаг хүмүүс. За энийг манай аав цуглуулсан маа. Тэгээд тухайд юус лаз маа завдаггүй байсан. Ингээд лаз цуглуулсан 2 жил цуглуулсан. Хажууд нь шил цуглуулад тэгээд бас яс цуглуулсан маа. За тэгээ 3 жил болж ирсэн чинь гид одоо хүмүүсүүд манай машин гадаа хурж ирээд наад лаз чинь авъя. Ахаад наад ясыг чинь аваа, наад шилийг чинь авъя гэсэн. За ингээд бүгдийг ингээд зарсан чинь аав тухайн үед 5 сая гаруй төгрөгийн орлогыг олсон. Тэгээ тухайн 5 сая гэдэг бол амар их мөнгө. 98 оны 5 сая төгрөг гэдэг бол асар их мөнгө шүү. За тэрнгээр яасан гэж нөгөөд чи яваад Оросын холбооны улс руу яваад одоо яг энэ хүмүүсийн дөнгөж эхэлж исэн энэ юуны сэлбэгийн 8-аар орсон. За ингээд сэлбэрийн 8 руу ороод ахаад амьдрал нь гайгүй болсон. Тэгээ яахаарахгүй нөгөө өөрөө тийм шовдрүүлсэн ганцаард юмээс учраас нөгөө дүүнэрийг уучлахыг хүсээд ингээд уучлаад ахаад дуудсан. За одоо ах нь уучлж байна. За та нар тий бүр идэрхт. За ингээд жил гарan баг аав гэртээ үзэгдэхгүй ингээд бүр айгүй сайхан болоо. За машин дэрхтээ удахгүй одоо юу яана. Би бүр нэг том сэсчээр пүүлэн гэдэг машин авцсан байгаа. Тэрнгээр дүүр ачаа оруулаад ирсэн байгаа. Гэж нэг хэлж ирсэн нэг ирцэн үедээ. Тэгээ юу гэж ирсэн би нэг жоохон амрах хэрэгтэй нэгэд яг Эрдэнэтэд ирсэн байсан. За нэг сар амарчаад буцаа яваад очсон чинь нөгөө дүүнэр нөгөө юм ин юу ч хөө зараа хийчихсэн. Юу ч хөө зарц. За ингээл манай амьдрал дахиад ороод,сон байдаг. За тэгээд тэр цагаас хахад ер нь сэхээгүй дээ. Тэгээд ер нь аавын дүүнэр нь аав болоход дүүнэрээ гэж бодоод тэдрийг ахиж халамжлахыг хүссэн, ахиж дагалдуулахыг хүссэн. Тэгээд тэрнийхээ үдэнд бас уучлахыг хүссэн. Гэхдээ нөгөө дүүнэр нь ахаал ааваас урвсан баг. Ахаал урвсан. Тэгэхээр энэчээс би нэг зүйлийг та бүхэнд хэлхийг хүсэж байна. Яг өнөөдрийн яг одоо ярьж байгаа зүйлээс үнэхээр нэг зүйлийг хэлхийг хүссэн. Тэр маань юу гэхээр бид нэг алдартай ч юм уу те одоо айгүй урлагийн одод ч байна уу, спортын одод ч байна уу, нэг бол айгүй таньдаг ч юм уу, нэг бол гайгүй явж байгаа хамаатаас одоо хэн бэ? Тэднийг бид нар бол айгүй сайн судалж мэддэг. Тийм болооч ч юм уу манай зарим одоо яг монголчуудыг бүр уламжлал ёсоор бүр зарим нэг ах дүүнэр гэдэгээ бүр ингээд наалддаг штэ. Бүр зарим нь бүр албаар ингээд хүүхдээ явуулаад те албаар бүр ингээд дотн суулгах гал нөхөрлүүлэх гээл ингээд айгүй тийм олон зүйлийг хийдэг. Энэ маань юу гэхээр миний хүүхдэн за тэдний хүүхдтэй нийлчих юм бол за ядаж ирээдүйн баталгаатай юм да гэл. Тийм үү? Энэ одоо бидний дунд байдаг амьдрал. Яг ийм зүйл болдог тийм үү? Тэгсэн чинь бидний хувьд гэж юу юм бэ? Бид нар гэж юм бэ гэхээр бид нар Бурханд итгэдэг, Есүс Христэд итгэдэг. Есүс Христийг амьдралынхаа туршид би аврагч аа гэд болоод хүлээгээд авцсан хүмүүс байгаа. Тэгээд яг энэ зүйлийг бол ингээд бид нар Христэд итгэгч хүмүүсийн өнцгөөс
бид нар ойлгох хэрэгтэй болж таарч байгаа. Юу гэхээр та бол бурханд итгэдэг хүн, та бол бурханы зарлаг, тэгээ бурханд зоригтой болоод дуудагдсан, бурхан таныг зоригтой болоод сонгоцсон учраас бурхан бол намайг бурхан өөрөө хэлэхдээ чи бол намайг дагаа гэж байнга хэлээд байгаа шүү дээ биднэрт. Тийм учраас бид нар дагаад байгаа. Тэгээ харамсалтай нь аавын дагалдуул гэдэг бол үнэхээр хүний дагалдуул гэсэн ч бас олигтой дагалдуул түрээгүй дүүнэр нь ч гэсэн нөгөөт нь хүн гэдэг утгаараа ахаад нөгөө удам судар нь энэ хүн бол тэ бараг эцэггүй хүн гэдэг утгаар нь ханддаг байсан бол бидэрт бол агуу Есүс Христ байгаа. Агуу бурхны төлөөлөл бидний амьдралыг чиглүүлэгч биднийг мөнх амьлууд чиглүүлэгч байгаад байгаа. За тэгвэл би та бүхэнд Коринт номыг гаргаасаа гэж 2 дугаар Коринт номыг. 2 дугаар Коринт 3-ын 1-ээс 3 дугаар ишлэлээр бид дахин өөрсдөө магтаж эхлэх үү? Эсвэл зарим хүний адил та нарт үзүүлэх эсвэл та нараас авах итгэмжлийн захиа бидэнд хэрэгтэй юу? Та нар бидний зүрхэнд бичигдэж бүхнээр уншигдаж мэдэгдсэн захиа шүү дээ. Та нар бол биднээр үйлсэд бэлтгэгдсэн бэхээр бос харин амьд бурхны сүнсээр чулуун самбарт бус харин мах бодийн зүрхний самбарт бичигдсэн Христийн захиа гэдгээ харуулсан гэж. За би танаас нэг үлцэл өчөө. Би нөгөө PowerPoint энүүн дээр авсан болохоор айгүй жижиг харагдаад өрсөн. Уншихад айгүй бэрхшээлтэй байна. За энэчээс нэг зүйлийг ажиглах юм бол дагалдуулал гэдэг зүйл энэчээс нэг юм яригадаад эхэлж байгаа. Энэ дээр болохоор Паул хүмүүст хандаж хэлсэн. За та нар бол ерөнхийдөө уншигддаг захиа шүү. Тэгээ бидний хийж байгаа зүйлс бол бидний одоо бидний та нарт хийсэн одоо энэ үйлчлэл бол юу гэж байна? Амьд бурхны сүнсээр гэж хэлсэн байна. За манай хаавын хувьд бол түрүү яагаад энэ түүхийг ярьсан гэхээр дүүнэртэй хамгийн хайртай дотны улсуудаа халамжлахад тэдэртээ үйлчлэхийг хүссэн хариуд нь бол тийм зүйлийг авсан. Бурхан бидрийг чи намайг дагаач ээ. За ингээд ч тэгээд үйлчлээрээ гэсэн хариуд нь бурхан бидэрт юу өгд юм болоо гэсэн чинь за яг энэ Библийн ишлэлийг хэдүүлээ хараад байгаа юм хүн хүндээ үйлчлдэг тухай гараад ирж байгаа. Бид нар ихлээр чамд үйлчилсэн. Тэр бол амьд юугаар гэж байна? Бурханы сүнсээр гэсэн ба. Тэгэхээр манай авд бол сүнс байгаагүй харин бидэрт бол сүнс байгаа. Танд сүнс байгаа. Тэгэхээр тэр сүнсээр үйлчлэн гэдэг нь яг өөрөө юу юм болоо? Сүнсээр үйлчлэн гэдэг нь юу юм болоо? Бурхны сүнсээр үйлчлэн гэдэг юу вэ? Надад хуваалцаач. Та сүнсээр үйлчлдэг үү? Та сүнсээр үйлчлдэг үү? Танд сүнс байна уу? Бага. За тэгэхээр яг саяныханд 1-р Коринт дотор за хэдүүлээ 1-р Коринт номын 3-6 гаргая. Энд дэр гэсэн ба. Тэр биднийг шинэ гэрээний үгсийн бус харин сүнсний үйлчлэлд байх чадвартай болгосон гэсэн ба. Учир нь үсэх нь хөнөөдөг бол харин сүнс ам өгдөг ажээ гэж. Тэгэхээр бид нар бурханд итгэсэн цагаасаа ахуулаад бид нар сүнсний үйлчлэл донд байсан гэдэг дээр би бол одоо энэ дээр та бүгдийг ятгамаар байна. Та бол бурханд итгэсэн цагаасаа ахуулаад танд үйлчилсэн хүмүүсүүд сүнсний үйлчлэл дотор байсан. Та бусдад үйлчилсэн үйлчлэл чинь сүнсний үйлчлэл дотор байсан. Тэгэхээр танд ямар чадвар хамгийн их байгаа гэхээр сүнсний чадвар хамгийн их байгаа. Сүнсний чадвар. Тэр нь ямар бурхных вэ? Амьд бурхных. Амьд бурхны. Яагаад бид нар амьд гэж Есүсийг дуудаад байгаа? Учир нь тэр амьлсан учраас. Тэр амьлсан учраас бидэрт амьд бурхны сүнс байгаад байгаа байхгүй. Тэгээ тэр амьд бурхны сүнсээр бид нар бие биендээ мөн бас бусдаас тэр үйлчлэлийг бид нар авсан хүмүүс юм аа гэж. Тэгээ өнөөдөр бид нар бас яг тэрийг хийж байна. Өнөөдөр бид нар яг сая амьд бурхны сүнсээрээ тэр авсан сүнсээрээ тэр чадвараараа бид нар магтаалаар бие бинийгээ босгон байгуулахаар энэ дөр үйлчилж байгаа. Тэгэхээр энийг Паул хэлэхдээ 2 дугаар Коринтер хэлэхдээ бид нар өөрсдөө магтах уу гэж байгаа. Үгүй магтахгүй шүү дээ. Яг тэр бид нар сүнсээр хийж байгаа учраас. Энэ хэн магтагдах юм? Бурхан магтагдана. Тэгэхээр амьд бурхны сүнс байгаа хүн хэнийг магтдаг гэхээр бурхныг магтдаг. Амьд бурхны сүнс байгаа хүн хэнд үйлчлдэг гэхээр бурханд үйлчлдэг бас бусдад
тэр үйлчлэл нь харагдаж идэг. Тэгэхээр та юу хийдэг хүн бэ? Та ямар чадварыг эзэмссэн бэ? Таны тэр чадварыг бурхан өгсөн. Та тэрнгээрээ дамжуулаад хин нэгнийг босгон байгуулж байгаа бол, та хин нэгнийг урамшуулж байгаа бол, хин нэгнийг бурхан дээр авчирж байгаа бол, та тэр хүнд ам өгөх бололцоотой тэр үйлчлэлийг хийж байгаа бол, та яг бурханы амьд ариун сүнсээр хийж гинэ гэсэн үг. Тэгэхээр нэг зүйлийг та сайн ойлгож ав. Та бурханы амьд ариун сүнсний үйлчлэлээр хийх чадвартай бүрэн төгс хүн юм аа. Магадгүй энэ үүргээ ойлгоогүй бол, мэдээгүй байсан бол яг одоо энэ цаг мөчид хүлээж аваарай гэж би таныг уриалмаар байна. Бас ятгамаар байна. Тэгэхээр бидний үйлчлэл гэж юу юм бэ? 1-р Коринтын 3-ын ахаад дээр те 1-р Коринтын 3-аас за 8-аас 9-р эшлэлээр. За сүнсний үйлчлэл нь бүр ч яасан алдартай байх бусуу. Ямар ч ял зэмлэлийн үйлчлэл нь алдартай байх аваас зөвхт байдлын үйлчлэл нь алдар дор илүү их яасан бэлгсэн байна гэж. Хин нэг сайн үйлс хийгээд яг алдартай байж болно. Тэ? Хин нэг нь айгүй сайн дажгүй зүйл хийгээд алдартай байж болно. Энэ дэлхий дээр байгаа хүмүүс ч гэсэн айгүй сайн зүйлийг хийгээд алдартай байж болно. Алдаршиж болно. Гэхдээ танд байгаа тэр сүнсний үйлчлэл, танд байгаа тэр одоо тань бурхан дээр үйлчилж байгаа, өнөөдөр сүм цуглаандаа үйлчилж байгаа, бусдад үйлчилж байгаа үйлчлэл чинь зөвхт байдлын юу гэж байна? Зөвхт байдлын үйлчлэл гэж байгаа юм. Зөвхт байдлын үйлчлэл. Тийм учраас энэ зөвхт байдлын үйлчлэл чинь тэр агуу бурханы алдар дор хийгддэг учраас бүр илүү ихээр бэлхэн дүүрэн байдгаа гэж. Үйлчлэлээ битээ зогсоогоорой. Би таныг үйлчлэлээ битээ зогсоогоорой. Бусдын төлөө залбирахаа битээ зогсоогоорой. Сүм цуглаанд явахаа битээ зогсоогоорой. Бусдыг сүм цуглаанд руу дагуулахаа битээ зогсоогоорой. Энэ бол та сүнсний тэр чадварыг аваад тэрнгээрээ үлдэж байгаа сүнсний үйлчлэл. Та бусдыг ятгах байгаа бол тэрийг битээ зогсоогоорой. Бусдыг урамшуулж байгаа бол битээ зогсоогоорой. Энэ бол сүнсний үйлчлэл. 1-р Коринтын 5:18 дээр энэ бүхэн бурхнаас ирдэг бөгөөд тэрээр биднийг Христээр дамжуулан өөртөөгөө эвлэрүүлв. Ийхүү эвлэрлийн үйлчлэлийг бидэнд өгөө гэсэн байна. Тэгэхээр бидний энэ бүх хийгээд байгаа өнгөрсөн хугацааны турш бүх хийсэн зүйл нь юу юм бэ? Эвлэрлийн үйлчлэл юм аа. Бүгд эвлэрлийн үйлчлэл. Хинтээ эвлэрэх юм? Бурхантай эвлэрэх. Бид нар бурхантай эвлэрэх гэж бурхан минь би таних. Учир нь би таних учраас би таны хийдэг үйлчлэлийг би хийж байна. Учир нь та өөрөө энэ үйлчлэлийн чадварыг надад өгсөн гэсэн итгэгч бидний хандлага байгаа байхгүй. Тэгэхээр үйлчлэл бол юу юм бэ? Таны үйлчлэл яг юу вэ? Та бол бурхантай эвлэрүүлэх гэж өөрийгөө бас бусдыг бурхантай эвлэрүүлэх гэж хийж байгаа зөвхт байдлын үйлчлэл юм аа. Зөвхт байдлын үйлчлэл. Учир нь та зөвхт бурхныг дагаж байгаа учраас. Учир нь та итгэмжит бурхны үйлдэлснийг хийж байгаа учраас та бол зөвхт байдлын үйлчлэлд ор бэлхэн дүрэн ивэгдсэн хүн юм аа. Тэгэхээр энэ дуудлагыг би таныг хүлээж аваасай гэж үнэхээр хүсэж байна. Тийм учраас ийм үйлчлэлийг хийдэг улсад юу гэж хэлдэг гэж? Яг ийм үйлчлэлийг бүр яг энэ үйлчлэлийг хийдэг улсад юу гэж хэлдэг гэхээр 1-р Коринтын 11:1 дээр өгдөг. Яг энэ үйлчлэлийг хийдэг юм. Яг бурхантай эвдрүүлэх үйлчлэлийг хийдэг. Бусдыг босгон байгуулах, тэр хүмүүсийг бурхантай эвдрүүлэх тэр гүүр болдог энэ үйлчлэлийг хийдэг улсууд яг л 1-р Коринтын 11:1 дээрх энэ үгийг хэлдэг. Энийг Паул бидэнд хэлсэн байгаа. Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайгчд бай гэсэн байна. Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайгчд бай. Ахад хэлээ. Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайгчд бай. Та Христийг дуурайдаг уу? Та Христийг дуурайдаг уу? Та Христийг дуурайдаг уу? За тэгвэл яг байгаа хажууд байгаа хүн рүүгээ харж агаад. Яг одоо яг хажууд байгаа хүн рүүгээ хараарай. Яг хажууд байгаа хүн рүү. За яг энэ үгийг хэлье. Би Христийг дуурайдаг. Тиймээс намайг дуурай. Та энэ үгийг итгэл дүүрэн хэлж чадах уу?
Яагаад та Yes гэж хэлж байгаа? Яагаад та чадна гэж хэлж байгаа? Хэлсэн шүү дээ. Бурхан танд юу өгсөн гэлээ? Сүнсний үйлчлэлийг өгсөн. Таны хийж байгаа зүйл чинь сүнсний үйлчлэл дотор байгаа. Тийм үү? Сүнсний үйлчлэл тэр чадварыг өгсөн. Тийм учраас та ийм итгэл дүүрэг хийж чадна. Би Христийг дуурайдаг шиг намайг дуурай. Яагаад тэр миний хийж байгаа үйлс чамааг Бурхан руу хөтлөж чадна. Амен. Тийм учраас эргэн тойрны хүмүүстэй баярын мэдээ түгэхээс бие биендээ үйлчлэхээс битгий хойшоо суугаарай. Учир нь та штэ. Энэ агуу үйлчлэл хийж байгаа юм баггүй. Та Христийг яасан? Та өөрөө Христийг дуурайдаг тэр үлгэр жишээгээрээ бусдыг Христ дээр авчирж байгаа тэр агуу эвлэрлийн үйлчлэл хийж байгаа юм. Энэ үүргээ, энэ зорилтоо, энэ юугаа те битгий орхиороо. Та Христийн төлөө танд үйлчлэх ямар нэгэн шалтгаан байгаад бол Христтэй зуурлаад те бусдыг Бурхан дээр авчрах нэг үйлчлэлийн талбар байгаад бол та тэрүүндээ Бурханд баярлаарай. Хэрвээ танд одоохондоо хараахан байхгүй байгаа бол Бурханаас гуйж ав. Пастртайгаа ярьж байгаа зөвлөж байгаад ав. Ариун сүнс таныг ятгахна, ариун сүнс таныг чиглүүлнэ. Та ариун сүнстэй хийж чадна. Ахад хэлцээ бүгдээр хамтдаа хэлээ нүгэй. Би Христийг дуурайдаг шиг намайг дуурай. Амен. Би та бүдийг ийм итгэл дүүрэн байж чадна гэж бодож байна. Үнэхээр та бусдад тэгж хэлж байгаа бол та итгэлийнхаа амьдрал дээр ийм итгэл дүүрэн байгаарай. Христийг дуурайдагтээ та бүр итгэл дүүрэн байгаарай. Бүр Христийг дуурайж байхдаа бүр харамсгааргүй хин нэгэнд би Христийг дуурайдаг шүү гэж гэрчлэхээс битгий айж имэж байгаарай. Христийг дуурайж хийж байгаа. Таны тэр үйлчлэл болгон чинь бусдад би энэ хүн шиг Христээр ирж энэ хүн шиг үйлчлэх юмсан гэсэн итгэл найдварыг өгдөг юм шүү. Тийм учраас би өмнөх тэр ишлүүдээр уншигддаг Захай гэдэг зүйлийг уншуулсан юм байна. Уншсан юм байна. Тэр таны хийж байгаа үйлчлэл бүр агуу, бүр энэ дэлхийн тэр хамгийн алдартай тэр агуу үйлчлэлээс илүү бүр хамгийн зөвд үнэн сүнслэг үйлчлэл юм аа. Одоо нэг зүйлийг анхаарахгүй болохгүй. За яг бид нар одоо бүр үүргээ ойлгочлоо тий. Бүр тултал нь ойлголоо тий. Би таны бүгд яг одоо ингэ надтай хамт явж байгаа гэж ойлгож байна. Үүргээ тултал нь ойлгосноо тий. За үүргээ тултал нь ойлгоцсон шүү дээ тий. Ойлгосноо. Надтай хамт байгаа шүү дээ тий. За тэгвэл одоо хамгийн чухал зүйлээ ойлгоё. Одоо хамгийн чухал зүйл. Яг ийм зүйлийг хэлдэг хүн юуг анхаарч явах ёстой юм бэ гэдэг хэдүүл харъя. 1-р Коринтын 5:19-аас 20 дээр учир нь Бурхан дэлхийг Христ дотор өөртөөгөө эвлэрүүлж тэдний гин бурууг эс тооцсон ба эвлэрүүллийн үгийг бидэнд даалгасан билээ. Иймээс бид Христийн төлөө хэлчин сайд юм аа. Бурхан биднээр дамжуулан ятгаж байгаачлан Христийн төлөө таанараас бид гуяа. Бурхантай эвлэрцгээе гэсэн. Ахад энэ дээр яг тэр Бурханыг би Христийг дуурайдаг шиг намайг дуурайж байгаарай гэж ийм үйлчлэл донд байгаа Бурхан тэр бусдыг эвлэрүүлж байгаа энэ хүмүүст хандаж Паулийн бас Библийн бидэрт ятгаж байгаа нэг үг нь хамгийн чухал үг нь энэ дэр гэж байна. Бусдын тэр гин бурууг би ерөөсөө юу байгаагүй шүү. Жоох ингэж хойш нь тавиад хойш нь тавьж агаад Бурхан бидэрт хамгийн чухал зүйл нь эвлэрүүллийн үгийг даалгасан гэж хэлж байгаа. Эвлэрүүллийн үгийг даалгасан. Та бусдыг Бурхантай эвлэрүүлэх тэр үгийг тээж яваа хүн. Та Бурхан дээр бусдыг аваачих тэр үгийг тээж яваа хүн. Та тэр Бурхан дээр бусдыг аваачих тэр эвлэрлийн бүр агуу эвлэрлийн үгтэй хүн. Тийм учраас та таны бүр хамгийн гол бүр баримтлах ёстой та бол хамгийн нэгт та бол эв нэгдлийн хүн. Бусдад эв нэгдлийг тунхаглагч, бусдыг хайр инэрлээр харагч, тэр эв нэгдэлтэй байх бүхэл болцоог та өөр дөрөө дуудсан хүн баггүй. Тийм учраас хичээнгүйлний гуйж байгаа зүйл нь Бурхантай ямагт эвлэрж байгаараа гэж бидэрт захиулсан байна. Бурхантай эвлэрж байгаараа. Та Бурхантай эвлэрсэн тэр жишээг бусад хүн хараад урам авдаг юм аа. Таны тэр Бурхантай эвлэрсэн жишээг бусад хүн хараад босгон байгуулагддаг. Таны тэр Бурхантай эвлэрж байгаа, тэр гим нүглээ орхиж байгаа,
зөвхт байдал донд эргэж байгаа. Тэр байдлыг чинь хараад бусад хүн харж урамшиж таныг яг тэр байдлаар чинь зарим нь дуурайхыг хичээдэг. Тийм учраас та бол хамгийн тод, бүр хамгийн ихээр дуудагдсан Бурхантай эвлэрэхээр бүр эвлэрлийн жишээ болохоор дуудагдсан хүн. Тийм учраас таны бэлэг авьяас, таны чадвар, таны мэдлэг энэ бүхэн яасан? Бурхантай эвлэрэхээр дуудагдсан юм аа. Та өөрөө Бурхантай эвлэрч чадчих, та Бурхантай өөрөө эв нэгдэлтэй байж чадчих, бусдад гайхалтай гэрэл болж чаднаа. Бусдыг дагуулж чадна. Та өөрөө эвлэрч чадахгүй бол бусдад эвлэрлийг та өгч чадахгүй. Та Бурхантай шабат өдөр би өнөөдөр яагаад би шабатыг сахисан юм бэ? Яагаад гэхээр энэ шабат нь Бурханы өдөр ихгүй. Бурхан л өгсөн. Энэ Бурханых, минийх биш. Хэрвээ минийх байсан бол би бүтээсэн өдөр гэр бүлээрээ бүтээсэн өдөр манай гэр бүлийн өдөр байдаг. Би гэр бүлээр яваад өгнө. Гэхдээ шабат нь болохоор Бурханыхаа. Бурхан бол минийхаа гэж хэлсэн. Тэгээ би яагаад шабат өдөр цуглаандаа би ингэж ирдэг гэхээр би Бурхантай эвлэрэх гэж ирдэг. Би яагаад шабатаа сахиад идэв гэхээр Бурхан минь би тантай нэг шүү гэдгээ би илэрхийлэх гэж ирдэг. Хажууд нь миний хайрлсан хайр, хамгийн үнцэнтэй миний итгэл, биширлийн хамгийн гол ноён нуруу намайг мөнх амьдралаас аварж байгаа тэр Бурханы өөртөө зориулсан өдрийг би хулгайлахыг хүсэхгүй. Тийм учраас би яагаад шабатыг сахидаг гэхээр би Бурхантай эвлэрэх гэж, тэр эвлэрлийнхээ жишээг харуулах гэж, мөн бас Бурхан минь би таних шүү гэдгийг үзүүлэх гэж би шабатаа сахидаг. Тэгэхээр тийм учраас би та бүдийг тийм итгэгчд байгаасаа гэж уриалмаар байна. Өнөөдөр 7 өдрийн адвентистчүүд бид нар юу вэ? Адвентистчүүд итгэж юу юм бэ? Бид нэр Бурхантай яасан? Шабатаач болтгоо бид нар эвлэрч байгаагаа бид нар харуулах гэж бүр тунхагласан баггүй. Энэ цагж байгаа нь бид нар Бурхантай эвлэрсний минь тунхаг гэж байгаа баггүй. Тэгэхээр энэ өдрийгөө бид нар үл тоож, энэ өдрийгөө бид нар бүр ингээд хаягдаад ингэх юм бол бидний итгэл бишрлийн үнц нь юу ч байхгүй маа. Би түрүү хэлсэн хүн Бурханд итгэдэг хүн ингээд дагалдуулах юм бол яасан манай аавын жишээгээр ингээд шорон орморонд ороод заар ингээд зүйлд ах дүү нэртэйгээ муудалцаад ингээд амьдрал нь дуусчих. Харин Бурханд итгэдэг хүн бусдыг дагуулах юм бол Бурхан дээр нь байгаа учраас тэр хүн эвлэрлийн үгээр бусдыг дагалдуулдаг. Эвлэрлийн жишээг бусдад харуулдаг. Тэгээд тэр эвлэрлийн жишээг нь хүн бусад хүн харж байгаа учраас тэр хүний дагаад үйлддэг. Тийм учраас адвентист итгэгч ах дүү нараа би та нарт нэг зүйлийг захия. Өнөөдөр бид нар хамгийн чухал нэг дуудлага байгаа. Шабат. Би энийг энэ удаа би энийг л онцлоод ярив. Шабат бол бидний Бурхантай эвлэрж байгаа хамгийн том илэрхийлэл байгаа шүү. Энэ шабат бол бидний хамгийн эрхэм нандин зүйл. Энэ бол Бурханых, минийх биш. Тийм учраас та энэ өдөр ирж өнөөдөр бүтэн өдрийн турш хамт байсан итгэгч нар ах эгч нартаа баярлалаа. Яагаад тэгэхээр би Бурхантай эвлэрсэн шүү. Би Бурхантай нэг байгаа шүү гэдгийг харуулж агаад. Тэр жишээг харуулж агаад, тэр үлгэр жишээг харуулж агаад баярлалаа. Таны сүнсэнд би бас талархъя. Өнөөдөр бас тэрүүндээ чиг шударгаар зогссон, үйлчлээд төгсгөл хүртэл зогссон таны сүнсэнд би эзэнт талархъя. Бүгдээрээ залбирцгаая. Бидний эзэн Бурхан минь энэ цаг мөч та бидрийг дуудсанд баярлалаа. Энэ цаг мөч та бидрийг өөртөө эвлэрэх тэр үгийг бидэнд өгсөнд баярлалаа эзэн. Бусад хүн бидний үлгэр жишээг хараад тань руу иргэдэг байх тэр бүхэл бололцоогоор та бидний дотор ариун сүнсээр улам илүү ятгаж өгөөрэй эзэн. Үйлдэл дээр хянангаа байхад нь яг жинхэнэ танд итгэсэн тэр үнэн ч итгэгч байхад минь та биднийг өдөрдөн чиглүүлэгч эзэн. Тийм учраас таны бид нар даалгасан тэр үг бүхэн тантай эвлэрж байгаа тэр жишээ юм байна эзэн. Тэр жишээ болгоныг бид нар амьдралдаа хэрэгжүүлэгчд байхад минь та тусалаач эзэн. Тэгээд тэр амьдралдаа хэрэгжүүлж байгаа тэр байдлаар минь та алдаршиж бусад хүн тэрийг харж дагаж дуурайх тэр бололцоог бидэнд хангаж өгөөрэй эзэн. Энэ өдрийг бидэнд ивэж өгсөнд баярлалаа. Эзэн Есүс минь таны сүнс, таны ариун сүнс бидрийг өдөртөн чиглүүлж энэ өдөр та өөртөөгөө нэгтгсэнд эвлэрүүлсэнд баярлалаа эзэн. Энэ өдрийн турш танд талархъя. Эзэн Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен.